2 3 гэсэн цифр хэрэглээд 4 оронтой дараах нөхцөлийг анхаар хичнээн тоо зохиох болох бай. Үүнд цифр бүрийг 2-оос ихгүй удаа хэрэглэн заримыг нь хэрэглэхгүй байж болно гэж. За хэдүүлээ тэгвэл цифр бүрээс нэгийн цифрийг 2 удаа ашиглаа нөгөө 2 цифрийг 1 удаа ашигласан 4 оронтой. За тэгвэл эндгээр цифруудын байрыг сэлгээд хичнээн тоо үүсгэж болох уу гэхээр 4 цифрээ байрыг солих боломжийн тоо 4-ийн факториал тэгээд оноо нэгийн 2 тоог байрын сэлэх боломжийн тоо нийжлэх учраас 2-ийн факториалтай уучрахаар энд 12 гэж харж байна. За дараа нь 2-ын тоог 2 удаа ашиглаад 1-ийн тоог 3-ын тоог ашиглахад яг дээрхтэй ижлэх нь бас 12 боломжтой гэсэн. Мөн үүнтэй ижлэх нь 3-ын тоог 2 удаа ашиглаад 1-ийн тоог 2-ын цифрийг 1 удаа ашиглах юм бол энд 12 боломжтой гэсэн. За одоо ингээ болчлоо гэсэн. Тэгвэл эсвэл зарим цифрийг ашиглахгүй байж болно учраас 1-ийн цифрийг 1 удаа ашиглаа 2-ын цифрийг 2 удаа ашиглаж болно гэсэн. За энэ тэгвэл энэний боломжийн тоог болохдоо 4 цифрийн байр эслэх боломжийн тоо 4-ийн факториал адилхан цифрууд 2 2 байгаа учраас 2-ийн факториал хуваана гэсэн. За ингээ бодчоор энд 6 гарна гэсэн. За үүнтэй ажиллахнаар 1 3 байж болох юм. Энэ мөн 6 боломжтой гэсэн. За мөн 2 3 байж болно. За энэ мөн 6 боломжтой гэсэн. За ингээд энэ дээрээс өөр тоо үүсгэх боломжгүй учраас ингээд 12-оор 3 байна. 6-гаар бас 3 байна. Ингээд нийт боломжийн тоо нь 54 тоо буюу E-ээр